Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Яг одоо энэ бичлэгэн дээр гарч байгаа зүйл бол дайны үеийн бичлэг биш ээ. Хар тамхинд онцгой этгээдүүдийг одоо алдсан эмчилгээнд авч явж байгаа байдал бол гарч байна. За өнөөдрийн дугаарт хар тамхины одоо хэрэглээ анх үүссэн гэж хэлж болох одоо Афганистан улсын талаар бичлэг бэлдээ оруулж байна. Афганистан болон тэдний ойр орчимд одоо байрших улсуудад бол анх хар тамхины ургамлыг бол тариалж, за тухайн бүс нутгууд нь тухайн үедээ болохоор Англи улсын колон улсууд бол байсан. За анх хятад руу одоо хар тамхиг одоо арилжаа 8-ны хэлбэрээр параметраар солилцох хэлбэрээр оруулж, за тухайн үеийн Манччин улсын одоо иргэдийг бол хар тамхинд донтуулж эхэлсэн байдаг. За үүнтэй холбоотойгоор хар тамхины 1-2 дугаар дайн бол гарч байсныг та бүхэн түүхийг сурвалжуудаас сонсож байсан баха. За та бүхэн Афганистан улсын одоо Кабул гэмэх нийслэл Кабул хотод одоо байрших Пүли Суктар гэх нэршилтэй гүрний доор байрлах хэдэн зуун одоо хар тамхинд додсон хүмүүсийг бол харж байна. За Афганистан улсын хүн амын 10 орчим хувь бол 4 сая орчим иргэн хар тамхинд бол донтсон гэсэн бол судалгаа байдаг. За Афганистан улсын төрийн эрхийг одоо талибанчууд одоо авснаас хойш хар тамхитай бол эрчимтэй бол тэмцэж байгаа. За талибанчуудын бол хар тамхины тариалтыг одоо 20 орчим хувь бол бууруулсан. За хар тамхины одоо үйлдвэрлэл бол 32% бол буурсан гэсэн үзүүлэлтүүд бол байдаг юм байна. За нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар одоо дэлхийн зах зээлд нийлүүлдэг одоо опиум гэх нэршилтэй бодисыг бол одоо энэ Афганистан улс бол 80 орчим хувийг одоо нийлүүлдэг гэсэн бол судалгаа байна. За Европод бас нийлүүлж буй героины одоо 80 орчим хувийг одоо Афганистан улсаас одоо нийлүүлж байна гэсэн судалгаа бол байдаг юм байна. За албан бус мэдээлэлээр болохоор Афганистаны героин гэх одоо зүйлийн нийлүүлэлтэд одоо ер нь буурснаар метафетамин гэх нэршилтэй синтетик бодисын нийлүүлэлт болохоор 50 орчим хувь өссөн гэсэн судалгаа бол байдаг юм байна. Бичлэгний ихэнд гарсан одоо хар тамхинд донтсон иргэдийг албатан нөхөн сэргээх төвд авчирсан байдал бол гарч байна. Кабул хотын одоо хамгийн том нөхөн сэргээх төв болох одоо Феникс гэх нэршилтэй тухайн эмнэлэг нь болохоор Америк нэгдсэн улсын одоо цэргийн бааз хэлбэрээр бол өмнө ашиглаж байсан юм байна. За 2015 оноос хойш болохоор хар тамхинд донтсон хүмүүсийг албатан эмчилэг нөхөн сэргээх төв болгон ашиглаж байгаа юм байна. За тухайн төвд хийгддэг эмчилгээ нь гэвэл ерөөсөө хар тамхи хэрэглэхийг болохоор хүчээр болиулах эмчилгээ бол хийгддэг гэж бол ойлгож болно. За та бидний нөгөө эмнэлэгт очиод хийгддэг эм тариа тусал зэргийг бол энд огтоос бол хийдэггүй. За эмчлүүлэгчдийн 15 өдөр бол маш хүнд байдаг. За тухайн хар тамхи нь болохоор тухайн хүний биеэс одоо гадагшлуулах хугацаа нь бол 15 өдөр гэж бол тооцдог юм байна. За тухайн үедэд болохоор хийм, харах, солиорох зэрэг янз бүрийн үйлдэл бол гаргадаг юм байна. За энэ үеэ давснаас хойш бол ерөнхийдөө гайгүй болж эхэлдэг гэж бол үздэг юм байна. За хүн болгоны биеийн онцлог өөр учраас одоо хар тамхинаас гарах гэдэг ойлголт нь болохоор хэдэн 7 хоногоос одоо хэдэн сарын хооронд харилцан адилгүй бол байдаг юм байна. За Афганистаны засгийн газрын эрхийг одоо талибанчууд авснаас хойш одоо хар тамхитай тэмцэх арга хэмжээ авах нь бол нэмэгдсэн хэдий ч одоо бүр огт болиулж бол чадаагүй. За нийт хүн амын 10 орчим хувь нь одоо орчим буюу 4 сая орчим хүн одоо хар тамхины байнгын хэрэглээтэй байна гэдэг маань одоо гамшигын төвшөнд байна гэж бол би бол ойлгож байна. За өнөөдрийн бичлэгээр яг юу идэхийг зорьсон бэ гэвэл одоо хэдэн зуун жилийн туршид одоо хар тамхины нөлөөнд байсан улс үндэстэн өнөөдрийн байдлаар ч гэсэн одоо ийм тахлын хэмжээнд байна гэдэг бол за манай улсад хар тамхи гэдэг одоо энэ тахал Афганистан улсын хэмжээнд хэрвээ очивол за хэдэн үеэр энэ зүйлсээс гарч чадахгүй гэдэг санааг л хэлхийг бол зорилоо. За хар тамхинд бол нэг удаагийн хэрэглээ гэж бол байхгүй. За хар тамхинд бол ямагт үгүй гэж хэлцгээе.